Тэгээ манай Сэрдамб урд нь энэ тамирчид хоёр ялагдсан. Энэ удаагийн тулаанд одоо үнэхээр одоо үзэгч олныхон өмнө маш сайхан өрсөлдөж дэлхийн аваргаас дутхгүй тэнцүү ур чадвартай ер нь одоо дэлхийн түвшинд олон улсын түвшинд хүрсэн тамирчин гэдэг юм одоо харуулж чадж байна. Эмч шүүгч үзэж энэ баг зэрэг шалбарсан болтой үнийг харж одоо толгойг цааш нь өргөжлүүлж болох эсхийг одоо эмч шүүгч шийднэ. Боксинг спортод эмч шүүгчийн үүрэг маш чухал хариуцлагатай байдаг. За зоошин дүнж хэлэн бодол зоошин даж зоошин ийм нэг одоо завсар ийм юу гэл өстой ястаа хандахгүй тийм ээ. Үсрээл юусаа маш хурдтай зургийн одоо пауз гарсныг бол маш хурдан ашигладаг хурдан самбаатай. Энэ бол тамирчин байхад сайн чанар шүү дээ тийм бас. Үнэхээр одоо гайхалтай л да. Сая бол ерөөсөө эхлэх дохоо өнгөд шууд ч бол яаж шүү. За тав. За энэ данаган нэгээр ахиулж та. Одоо Сэрдамб өрсөлдөгчөн чагаж довтлох боломжийг ирж хайж байна. Сэрдамбын энэ тоглож байгаа арга барил нь зөв. Ингэж их дайрдаг ийм тамирчин дээр бол хэдэн тамирчин бол зөвхөн мярааж байгаа нь ухсгээд жоох чэжээрээ бүхийж довтлогоо хийж энэ хоёр тамирчин хэн нэр нь холын зайд ажилтдаг тамирчид. Тэгэхээр ойрын зайнаас бол энэ хоёроос бол төдийлөн их тоглолт гарахгүй. Тамирчид бол ер нь ерөнхийдөө рингэнд тулдах арга барилаа өөрийн онцлогт тохируулж сонгож явдаг. Одоо Кубын тамирчид, Европын ихэнх орны тамирчдыг харахад хоёр гараан маш өндөр хамгаалалтанд авч битүү хамгаалалтайгаар холын зайнаас өрсөлддөг. За манай Сэрдамбын хувьд бол ерөнхийдөө одоо хоёр гараан нэлээд доош суллаж, чэйжин биеийн хөдөлгөөнөөр, их биеийн хөлийн хөдөлгөөнөөр одоо хамгаалалтуудыг хийж өрсөлдөгчөн өөрлөгөө урын дуудаж өдөөж угаад довтлоход нь өдөөс нь ухтуулсан цохилтуудаар ажиллаж оноо авдаг ийм онцлогтой тамирчин байгаа. За энэ үеийн тулаан тэнцүү байдалтай завсарлаж байна. Энэ завсарлагын хооронд багш нар бол тамирчнаа сайхан амрааж энэ хооронд цаашид яаж өрсөлдөж ямар арга барилаар ямар цохилтуудыг хийж тоглол ялалтанд хүрч болох өрсөлдөгчийн тэр алдаатай тал хаана хэдийд хөдөлж болохыг одоо маш ойлгомжтой товчоор хэлж ойлгуулж өгдөг. Энд учиргүй олон юм яриад бол ийм үед тамирчин үлээж авахгүй. Тэгэхээр маш товч ойлгомжтой. Цаашаа яг инх гэдэг тэр боловсруулсан тактикийн дагуу зөвлөгөө өгч ялалтанд хүрэх энэ бол одоо бас их чухал үүрэгтэй байдаг. За энэ Сэрдамбын довтлогоо харагдж байна. За дөрөвдүгээр үе хэлсэн байна. Шийдвэрлэх үе эхэлсэн. 5-5 ярцаатайгаа. За 6-5 ярьсан шүү сая. Сэрдамб бол одоо айж үтэй. Сайхан довтлож одоо дахин оноогоо нэмж явлаа. Энэ тамирчинтай 2 удаа рингэнд тулж өрсөлдөж нэлээд олон оноогоор хожигдож байсан. Энд харин 3 дахь удаа дээр тэр хүний арга барилыг маш сайн судалж өөрийн эх оронд үзэгчдийн болчлоо. Маш амжилттай одоо тулдаж байна. Үнэхээр шилдэгүүд л ажиллаж байгаа да. Одоо Агаас хэвэн аваргын шугтаргын тулааныг шүүж байгаа шүүгчнэр бол одоо шилдэгүүд байх ёстой. Гайхалтай гаргалт хийлээ. Рингний олсыг мөрөх зүгээр хуурч байна. Энэ бол одоо маш том мэдрэмж толгоогоор ордог биш ээ. За энэ толгой доош тонгойж аюултай байдалд орлоо гэдгийг рингийн шүүгчээ сануулж байна. Одоо үлдсэн богинохон хугацаанд энэ оноогон хавар нь адгалж, давуу байдлаа адгалж үлдэж. За сая довтлогоон дунд нь одоо сөрөг довтлогоон хийж оноогоо дахин нэгээр нэмэгдүүлж чадсан байна.
За өрсөлдөгчийн давталгаанаас амжилттай одоо займарч гарч сая яг займарсан цохилтоор 1 оноо авсан. 11-7 оноо бол одоо ялах ийм боломж энд бүрдүүлж чадлаа Сэрдэмб. Их туршилтаа ерөөсө дөнгөж хавчаа тавьчих чинь. Тэгж тавих ёстой. Хятад тамирчин оноо. За хоёр тамирчны тулаан одоо үнэхээр тэнцвүүхэн байдалтай тийм ээ. Ийм өрсөлдөж байгаа ийм тэнцвүү үед оноогоо сая гомон сайхан хажуугаас гэж онлоо займарч харанган одоо хажуугийн цохилтоор оноогоо дахиж нэмлээ. Онооны зөрүү 5 болсон. Энэ зөрүүгэн амжилттай хадгалж одоо тулааны цагийг дуусгаж чадвал одоо ялалт манайд ирэхээр байна. За ингээд 12-7-гийн харьцаатайгаар Сэрдэмб Монгол өхөө өргөө дүүрэн одоо үзэгчдийг баярлуулж энэхүү дэлхийн аваргын хошоо аварга, дэлхийн аваргын хүрэл медаль, Апен олимпик хүрэл медаль зов шимийг өөрөөр ингэнэ ялж ирсэн юм аа. За энэ тоглолт бол одоо үнэхээр өнөөдрийн тоглолтын өмнө за ийм л тоглолт үзүүлэл өнөөдөр одоо 4 дахь тулаанаа за энэ алдартай тамирчинтай энэ ингээд 2-1 харьцаатай болсон юм аа. 3 удаа таарж өмнө 2 удаа хожигдсан байсан. Өөр ингээд энэ удаа хожиж одоо за тэр Сэрдэмбийн цогцолтууд маш оновчтой сайхан болж байна. За энэ Сэрдэмб Аз ТV-ийн аварга цолыг авч байна. Ингээ Аз ТV аварга шалруулах тэмцээн төрүүлж Азийн аварга гэсэн эрхэм мэдээ цолыг авч өнөөдөр одоо Олимпийн наадамд хүрэлцээр одоо алтан медалийн төлөө яг энэ боксчонтойгоо одоо яг өөрийнх нь нэрийг энэ бол гайхамшигтай шүү дээ. Сонин тохиолдол юм аа. Ингээд Аз ТV-ийн 2 тамирчин Хятад Монгол гэсэн одоо 2 орны тамирчид одоогоос 1 жилийн өмнө Улаанбаатарын рингэн дээр одоо хоёулаа алтан медалийн тулааныг хийж байсан бол одоо Олимпийн наадамд аваргын алтан медалийн одоо хэдэн минутын дараа тоглох гэж байна. Энэ бол Аз ТV-ийн бокс маш их хүчтэй өсчөнд ийсэн дэлхийн одоо боксын спортод Азийн боксчид хүчтэйгээр одоо хүч төрөн орж ирж байгааг батлан харуулж байна. Тэгэхээр 20 жил